Сингапурын хойд хэсэгт байрлах Ийшүүн хэмээх хотгонд бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй хамтдаа нэг байрыг түрээслэн амьдарч байна. Хоёр ээж тус бүр нэг охиноо дагуулan ирсэн байсан бөгөөд хамт байсан нэг эрэгтэй нь хоёр бүсгүй нэгний хуучин амраг байлаа. 40 нас гарч буй эрэгтэй удаан хугацаанд хуримтлагдсан сэтгэл готрал, өөртөө итгэх итгэлээ алдсан мөчүүд мөн дотроо хураасан уран эцэстээ дээцэхтэй хүрэн буцалж нэгэн шүн хуучин амраг эмэгтэй нь хавч идмээр байна гэж хэлсний дараа тэрбээр бүрэн тесэрч галт тогооны худаг байранд дайрч хамт амьдарч байсан нийт 4 хүнийг хөнөөж. Энэ хэрэг нь Сингапурт сүүлийн 15 жилийн хугацаанд гарсан хамгийн ноцтой хүү амны хэрэг болсон. 2008 оны 9 сарын 19-ний шөнийн 12 цаг 50 минутын орчим Сингапурын Ийшүүний цагдаа нар Авеню 11-т байрлах орон сууцны байшингийн доор нэгэн эмэгтэй цогцос унсан тухай мэдээллийг байрны оршин суугчаас хүлээн авчээ. Цагдаа нарыг очиход 30 орчим настай эмэгтэй олон тооны хутганы шархтай өндрөөс унаж нас барсан байна. Унсан байршлыг үндэслэн тэр эмэгтэй байрны 2 булангийн айл нэгнээс унсан байж болзошгүй гэж цагдаа нар үзээд хамгийн дээд 12 давхраас доошоо айл бүрээр нь шалгаж эхэлв. Шөнийн 2 цаг үед 6 давхрын булангийн хэсэгт хүрэхэд хаалганы цоочинд цус болсон байгааг анзаарч цагдаа нар яралтай хаалгыг тогшив. Дотроос нь эрэгтэй хүний дуу гарсан ч тэр хаалгаа нээхээс татгалзав. Ингээд иргэний хамгаалтын алба дуудаж алба хаагчид хүч хэрэглэн орсон байна. Гэвч доторх дүр зураг аимшигтай байлаа. Унтлагын өрөө, угаалгын өрөөнд 3 эмэгтэй олон шарах цуснд бодогдсон байдалтай хэвдэж байв. Тэдний дунд 40 орчим настай эмэгтэй болон өсвөр насны нэг охин аль хэдийн нас барсан, харин угаалгын өрөөнд байсан өөр нэг охин маш хүнд шарахтай байж. Цагдаа нар байран дахь эрэгтэйг саатуулж хэргийн газрыг хааж, үхлийн нэрмэгт байсан охиныг яралтай эмнэлэглөө хүргэсэн байна. Энд байранд байсан 5 хүн бүгд найрамдах Хятад ард улсын иргэд байсан. Тэдний хоорондын харилцааг авч үзвэл хохирогч 4 эмэгтэй, 2 нь ээж, 2 нь охтууд. 42 настай Зам Мэн болон түүний 17 настай охин Феннер Танжинаас ирсэн. Зам Мэн бол нөхрөөсөө салсан чинэлэг эмэгтэй. Харин нөгөө 2 нь 36 настай Янжэ болон түүний 14 настай охин Лим Мэйлин нь Лянон мужийн Далианаас ирсэн. Харин хэрэгтэн ганц эрэгтэй бол 42 настай Ван Жижан, энэ нь 42 настай Зам Мэн бүсгийн хуучин амраг байж. 1996 онд Зам Мэн Тянжинд өөрийн төрсөн нутагтаа гинт итгээд Ван Жижантай анх танилцжээ. Тухайн үед тэд хоёулаа өөр гэр бүлтэй байсан. 3 жилийн дараа тэр хоёр дахин санаандгүй тааралдахад үл мэдэх харц солилцож улмаар 7 хоногт нэг удаа уулзах болсон. Тэр үед Ван Жижан салаад удаагүй байсан ба харин Зам Мэн гэр бүлтэй гэдгээ нууцлан Вантай гэр бүлээс гадуур харилцаа эхлүүлсэн байна. Ван Жижаны хувьд хуучин эхнэр нь араар нь тавьсан тул энэ явдал түүнд хүнд цохилдөгч хүн сэтгэл гутралтай болсон байна. Зам Мэнтэй үерхэж ихснээр тэр түүний цорын ганц сэтгэлийн түшиг болж хуурсан. Энэ хугацаанд Зам Мэн Ван Жижан хоёр үнэхээр бие биендээ дурлжээ. Хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд Ван Жижан нуруундаа Зам Мэний зурган шивээсийг хийлгэсэн. Түүнчлэн хоёр гартаа Зам Мэнийг илтгэх утгатай шивээсүүдийг хийлгэжээ. Үнэн хэрэгтээ Зам Мэн бүсгүй Ван Жижантай болзож эхлэхээс өмнө хид хідэн амрагтай байсан бөгөөд түүнд олон удаа араар тавиулсан нөхөр нь эцэстээ салж улмаар харвалт өгч дахир дутуу болсон байна. Ингээд охины асрамжийг Зам Мэнд шилжүүлсэн аж. 2007 онд Зам Мэн охин Фэнийг дагуулan Сингапур руу ирсэн бөгөөд удалгүй Хятадд байгаа хуучин амраг Ван Жижанаа дуудаж авчирсан байна. Тийхүү гуруула байр түрээслэн амьдрах болов. Харин хохирогч болсон хоёр ээжийн нөгөө нэг эмэгтэй бол Далианаас ирсэн Янжэ бөгөөд охин Ли Мэйлинтэйгээ хамт Сингапурт ирсэн байсан. Янжэн царай төрөх тэгш ягавтар арьстай үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байв. Хятадд 2 удаа гэрлэж байсан, 2 дахь нөхөр нь Хятадд үлдсэн бөгөөд 2002 онд тэр анхны нөхрийнхөө охиныг авч Сингапурт сургахаар иржээ. Хоёр ээж Хятадаас ирсэн охтоо Сингапурт сургах гэсэн эхчүүд байсан бөгөөд харьд амьдрахын тулд бие биенээ харж хандах үднээс Зэнгмэний түрээссэн байранд хамт амьдрахаар болов. Ингэж хоёр ээж, хоёр охин мөн Ван Жижанаар нэг байранд амьдарч эхэлсэн байна. Хоёр ээж хамтдаа нэг өрөөнд харин охтууд тус тусын мөрөөдөө байлаа. Харин Ван Жижан Сингапурт анх удаа ирж байгаа нь энэ биш. Тэр өмнө нь ч үе Сингапурт ирж Зам Мэнтэй болцдог байсан бөгөөд харилцаа нь удаан үргэлжилжээ.
Энэ удаа Сингапурт эрэхтэй зам минид амьдарч байсан ч тохирсон ажил олдоогүй. Хуримтлуулсан жаахан мөнгөө идэж дуусгах төгссөн бас зан мэн мөнгө төлж байх шаардлагатай байлаа. Ван Жижаны мөнгө дуусгын ирмэх төрж зан мэн түүнийг нэг хэсэг халуун дулаан авч үзсэн ч удалгүй өөрийг нь амжилтгүй, ажилгүй, хэрэггүй хүн хэмээн зэмлэж загнадаг болсон. Заримдаа түүний хэлдэг үг нь тэсэшгүй доромжлолтой байсан бөгөөд энэ бүхэн нь Ван Жижаны эрэхтэй хүн болох нэр төрийг нь үнс мэт хийсгэж байв. Хэрэг гарахаас 3 сарын өмнө Ван зан мэнтэй харилцаагаа зогсоож нутаг буцах санал тавьсан ч зан мэн зөвшөөрөхөөс татгалзав. Тэр бүр Ван хаяа гертэн цоожлон гардаг болсон байна. Ийм дарамт шахалтын дор Ван Жижаны доторх уур улам бүр хоримтлагдж эцэстэн нэг өдрийн энгийн мэд санагдах хавч идмээр байна гэх үгс инэрийн сүүлийн тэсвэрийг нь алдагдуулсан. 2008 оны 9-р сарын 18-ны орой Ван Жижан орон дээрээ нүцгэн хэвтэн ном уншиж байхад зан мэн хар өнгийн дотор хувцастайгаа түүнийг дахин өөнтөглөж эхэллээ. Зан мэн орой болж байхад хавч идмээр байна гэж хэлв. Ван Жижан хавч бол үнэтэй шөнөөр авахд бараг $100 болно. Өөрөө мөнгөгүйгээс болоод бүр дотор ч өмд авч чадахгүй байхад зан мэн чи ингэж тансаглах хэрэггүй гэж хэлв. Тэр байтугай сайхан хэд хоногийн өмнө л хавч идсэн тул Ван хатуу татгалзжээ. Хавч идэж чадаагүй зан мэн уурлан Ван Жижаныг нохой, илжигний удамтай гуйлагчин, эмэгтэйчүүдээр тэжилэгдэг амьтан гэх мэт хамгийн доромж үгсээр хараан зүхэж эцэстээ тэсшгүй доромжлуудыг урсгасаар байсан байна. Ван Жижан ийм үгсийг сонсоод нүрэж өөд өргөж чадахгүй болж доромжлол давлгаасан давтамжтайгаар үргэлжилж түүний уур улам ширүүсэж байв. Оройн 9 цаг үед зан мэн хараад зүхэж байгаад ядарч унтсан. Харин Ван яаж унтж чадах вүлээ? Тэр өөрөө дахин дотроо бодов. Хятадд 20 настай хүн байгаа, өөрөө бол хүнд түшгэлсэн амьтан. Ажилгүй, ирээдүйгүй, хадгаламжгүй, эмэгтэй хүнд унхаагүйгээрээ доромжлуулах хувьтай. Энэ бодол нь бүр түүний уур хилэнг улам хүчтэй болгож улам гүн гутралд автуулж байсан. Удаан бодсны эцэст Ван Жижан орноосоо өндөөн босож нүцгэн чигээрээ галтгоо руу алах. Тэнд жаахан тайвширэ гэж бодсон ч гал тогоонд удаан зогсож бодох тусам өөрийгөө арчаагүй, бүтэлгүй, амьдралдаа ялагдсан мэдрэмж улам хүчтэй болов. Эцэстээ нь уур хилний тесэрч Ван Жижан гал тогооны хутгийг шүрч аваад өрөөлүүгээ буцсан уурсан байдалтай дайрч орлоо. Унтаж байсан зан мэн лөө шууд хутга болон заазуураар халдсан ба хүчтэй өвдөлт мэдэрцрээд чанга хашгирсан нь Ван улам галзуурахад хүргэсэн. Тэр бүсгүйг хөдөлгөөнгүй болтол 44 удаа хутгалжээ. Энэ үед жорлонгоос зан мэний охин Фэн яран гарч ирсэн ба Ван түүнийг түлхэн унгаж цуснд будагдсан улаасан нүдтэй Ван түнлүү үргэлжлүүлэн дайрав. Чимээнэрч хажуурооны хаалга нэгдэв. Ванж тэдний өрөөлөг ороход Янжэ бүсгүй Ли Мэйлийн охинтойгоо дагжин жичрэн зогсож байсан. Харин ээж охин хоёрыг хутгалж эхэлсэн бөгөөд Ли Мэйлийн охин Вантай зуралдаж түлхэн унгаагаад жорлонгийн өрөөнд орж хаалгаа түгчв. Энэ зур охины ээж Янжэ шарх авсан ч гал тогооны 6 давхрын цонхоор гарч гадаа ханны жижигхэн давцсан дээр зогссон ч тэнцвэр алдан унаж амиа алдав. Дараа нь Ван Жижан угаалгын өрөөний хаалгыг эвдэж Ли Мэйлийн нуугдж байсан жижигхэн угаалтууртай өрөөнд орж ирв. Богинохон зургийн хүнд нөхцөл Ли Мэйлийн газар унсан боловч амьд байсан юм. Ван Жижан охиныг нас барсан гэж бодож гэмт үйлдэлээ зогсоосон. Гэвч тэр хідэн малхам хийхэд Ли Мэйлийн сулхан боловч амьд байгаа дууг сонсож эргэн ирээд дахин хутгалсан ч 14 настай охин тэсвэр төвчээртэй амьд үлдсэн. Ван Жижанд зүгтах зав гарсангүй. Гэхдээ тэр галзууран үйлдэл хийж байхдаа огт айсан имээсэн шинж үзүүлээгүй. Илүү сонирхолтой нь тэр хэргийн газрыг цэвэрлэх тухай огт бодоогүй. Харин биеинд нь наалцсан цус бохир санагдсан тул угаахаар шүршүрт орсон байна. Өөрийгөө угаасны дараа Ван Жижан зүнхээ баглан зүгтах гэж байтал цагдаа нар аль хэдийн хаалганы урд ирчихсэн байсан тул тэр ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хэргийн төвөгтэй байдлаас олж мөрдөн шалгалтын ажиллагаа газар дээр 15 цаг гаруй үргэлжилж шүүхийн шинжээчид олон зүйл хураа авсан. Үүнд гэрийн сандал, нэг хүний орны матрас, гал тогооны хэрэгслүүд, хогны савнууд, том брезентийн цүнхнүүд бүгд оржээ. Учир нь эдгээр зүйлс бүгд цусанд бохирдсон байсан юм. Ванг байрнаас нь баривчлан гарахад хэдийн хөвлөлийнхэн ирсэн байсан бөгөөд Ван Жижан бүх зүйл дууссан мэт юр бусын тайван байв. Харин энэ харгас зүйлс дундаас нэг гэрэл гэгээтэй мэдээ байсан нь 14 настай Ли Мэйлийн амьд үлдсэн явдал. Тэр олон удаагийн хагалгаанд орж удаан хугацааны нөхөн сэргээ хэмжилгээ хэлгэсэн. Гэвч гэмтлийн дараах стресс, нойрны асуудал, айдас сэтгэл зүйн шарах удаан хугацаанд үргэлжилсэн.
Тэр PTSD-тэй болсон. Охиныг асарсан эмч сэтгэл зүйчид Ли Мэлинийг маш хүчтэй амьдрах хүсэлтэд хүүхэд гэж үнэлсэн байдаг. Энэ хэрэг тухайн үед Хятад болоод Сингапурт орон сууцны аюулгүй байдлын тухай хэлэлцүүлгийг хүчтэй өрнүүлсэн. Нийгмийн сэтгэл зүйн эмчилгээ хохирогч хамгаалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач тусыг хүмүүс мөн ярьж эхэлсэн бөгөөд энэ хэрэг Сингапурын гэмт хэргийн аюулгүй байдлын системд үлэмж нөлөө үзүүлсэн гэж үздэг. Эцэст нь шүүх Ван Жижаныг санаатайгаар хүний амь хохироосон гэмбуруутай тооцож цаазын ял онов. Давж залдах шатнууд ч ялна хэвээр баталгаажиж түүнийг дүүжлэн хороожээ.